Даргын цайдууд байхгүй бас зарим асуултанд хариулахгүй юм л да. Одоо энэ улсын хэмжээнд бензин нэмэх өмөртөө өлгөд 130 төгрөгөөр нэмэгдсэн мэт. Санаас 2 газраас орж ирдэг. Байдал хүнд байна. Энийг буруулах тал дээр энэ ямар бодлого барьж байна? Энэ хүнд байна. Нөгөө талаар ерөнхийдөөс асуухад энэ багшийн хөгжлийн ордон гэж байна. Эмчийн хөгжлийн ордон гэж байхгүй байна. Тийм учраас эрүүл мэндийн хөгжлийн 2 дугаар байр хуучин анагаахын дундын байрыг энэ эмчнэрийн хөгжлийн ордон гэд барьж өгөөш гэд 16 давхар байрлагын зураг төсвийг гаргацсан байна. 6 давхар хүртэл офис тэгээд дээдл эмчнэр байрладаг тийм. Та энэ 5 жилд энийг хэрэгжүүлэх үү? Энэ одоо бүх зураг төсвийн хийлэгдсэн байна. Энэ дээр нэг анхаарах боломж байна уу тань дээр? За, хяруулъя. За, ерхий сайд хэвлээ. За, Оросын улманы улсын дотоод зах зээлийн хүндрэлтэй нөхцөл байдал нефтийн үйлдвэрүүдэд Орос Украин дайнаас болоод шалтгаалсан алдлагуудын улмаас дотоодын зах зээлийн бас дутагдал үүссэн хямралтай нөхцөл байдал бий болсон хэдий ч Монгол улсыг бидний тавьсан хүсэлтийг хүлээж авч шатхууны нийлүүлэлтийг эрс нэмэгдүүлж байдал бол төвийн бүс тогтворчсон. Нөгөө трейдер компаниудаар дамжуулж баруун бүсээр цагаан нуурын бомтоор нефть шатхуун хууч орж ирдэг байсан тэр үед тасалдчихж байгаа. Үндсэндээ шууд бирж авийн үндсэн үйлдвэрлэгчнэрээ дамжиж трейдерүүд донд нь аваад баруун бүсээр нэвтрүүлдэг байсан тэр юм зогссноос шалтгаалаад баруун бүсийн нефтийн хангамж бол шууд хөлийн бомтоор тасалдсан. Улаанбаатар хотоос зүүж байгаа учраас энэ тээврийн зардал шингээд За, гүйцэж ярилээ. Тэгвэл бид нар баруун бүсийг докторжуулах талаар бас ажиллаж байна. Манай жанга бэлгшин бас санаас татайлж байгаа. Хоёрдугаар хэмнүүд тэр эмчийн хөгжлийн төвийн талаар бол багшийн хөгжлийн төв бол өөрийн мэргэжлийн онцлогтой. За, анагаах ухааны дээд сургууль одоо та дахин одоо анагаах ухааны их сургуулийн дэргэдэхийн сургууль энэ ч өөрөө бол нэгсэндээ эмчийн хөгжлийн төв гэсэн үг шүү дээ, тийм ээ. Энэ таны ярьж байгаа асуудлыг судлаа, учрыг магадлаа. Төсөв цуух асуудал болохоос биш үндсэн чиглэлийн асуудал шүү.